Үндэсний бахархал. Үлэг рүүлийн өлгий баян цаг нутгаар. Тэр алсад харагдах нь өнөөх баян цаг. Сая жил энд зардсан холын түүхийг өгүүлэх нутаг. Халуун хүйдний туйл, хатуун зөөлнөр, зөөлн нь хатуугаран дутаж явдаг орчлонгийн буйд хязгаар. Цаг хугацааны хүрд энд л түр саадж, их дэлхийн үүсэл гарлын нууцыг улаан шорондоо нэвчүүлэн хадгалжээ. Наран ургахаас шинх хүртэл түмэн өнгөөр хувирах энэ хад зохиод ертөнцийн үүсэл гарвалыг өөртөө нууцлан чимээгүй оршсоор. Өмнө Говь аймгийн Булган сумын баян цаг буюу улаан эрг нь дэлхийд алдартай палеонтологийн музей болсон. Нар жаргах үед улаан шаварлаг хад галд дөрвөлдсөн шатаж байгаа мэт харагддаг тул нэгэнтээ Америкийн судлаач Рой Чемпен Эндрюс асаж буй толгод хэмээн дуу алдсан мөнхөрчээ. Дөрвөлдсөн асаж буй толгод дунд түүх оршсоор. Өглөө үчийн нарны гэрэлд баян цагийн улаан зохио дөрвөлдсөн асах гал шиг. Тэрл өнгө, тэрл нам гүн байдал дэлхийн өн эрдний цаг хугацааг зарцаасан мэт. Зах хязгаар нь үл харагдах аниргвэн дайдын амар амгаланг 1920 онд Америкийн эрдэмтэн судлаач адал явдлын эрэлхийлэгч Рой Чепмен Эндрюсийн ахалсан экспедиц энд мөрөөн гаргасан юм. Дэлхийн түүхийг бүр өөр өнцгөөс нь харах шинэ түүх эндээс эхэлсэн. Баян гэдэг нэр шигэн баялаг лууны ястаа хэмээн цээрлэн байдаг нутагт харийнхан зам заалган очоод гайхширан биширсэн нь үлэг гүрвэлийн оршуулга байлаа. Алтрах хэлсэн дороос сухах тэрхүү яснууд ердөө нэг чулуу биш. 90 сая жилийн өмнөх амьдралын гэрч дэлхийн палеонтологийн шинжлэх ухааны хамгийн үнэт эрдэнэ байлаа. Мөн 1923 онд дэлхийд анхудаа үлэг гүрвэлийн өндөгтөө үүр энэ газараас олдсон нь шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон байна. Тэр үед дэлхийн шинжлэх ухаанд үлэг гүрвэл өндгөлдөг гэдгийг баталсан нотлогоо байхгүй байлаа. Эндээс олдсон чулуудсан өндгөн дотроо боожил хадгалагдсан үлдсэн байсан олдврууд нь дэлхийн палеонтологийн түүхийг өөрчилсөн юм. Тухайн үед үүрэн дээрээсэн олдсон үлэг гүрвэлийг өндөг хулгайлагч хэмээн буруугаар ойлгож байсан ч хожим нь тэрхүү үлэг гүрвэл өндөгний хулгайчих биш. Үр төлөө хамгаалж өндгөө даран хэвдэж байсан эх үрсийн хайрын гэрч байсныг эрдэмтэд тогтоосон байдаг. Шинжлэх ухааны харанхуй гэрэлтүүлж үлэг гүрвлүүд хэрхэн үржиж үр төлөө асарч хамгаалж байсныг баталсан энэхүү олдвор нь Монголын говийг дэлхийн палеонтологийн ариун дагшин шүтээн болгосон билээ. Ингэж л Монголын өмнгийн говь үлэг гүрвлийн өлгийн нутаг хэмээн дэлхийд алдарсан. Энэ уудам хөндөд нэгэн цагт үлэг гүрвлүүд амьдарч хожим эртний хүмүүс галаасааж чулуун зэвсгээ урлан байсан. Цаг хугацааны уртад баларч гээгдэггүй эдгээр түүхийн зүйлс өдөгөө бидний үндэсний бахархал дэлхийн соёлын хосгүй өв болсоор байна. Эндхийн улаан хөрсөн дор одоо ч тайлгтаагүй нууц олдоогүй түүхүүд нуугдсаар. Тиймдээч баян цагт ирсэн хүн зөвхөн нэгэн газрыг биш хэдэн сая жилийн өмнөх дэлхийг нүдээр харж салхийг нь мэдэрч буцдаг. Энэ бол Монгол орныг дэлхийд тамгалсан мөнхийн нэрийн хуудас билээ.